Зя сайн байцгаана уу. Тэгэхээр би 2019 онд Хятадын Гуанчжоу хотод борлуулагчаар ажилладаг байсан. Тэгээд ажиллах хугацаанд болохоор маш их стресстэй байсан. Одоо ажлын дарамтнаас гадна ер нь бол хүмүүсийн харилцаа надад айгүй хэцүү санагддаг байсан. Яагаад тэгэхээр би өөрийгөө Монгол улсын иргэн гэж танилцуулангууд танаа улс чи ядуу юу, амьдрахад хэцүү болохоор энд байна уу? Тэгээд Монголда ажил олдохгүй байгаа болохоор энд ч байгаад байна уу гэсэн тиймэрхүү өөр өвдөлттэй юм аач гэдэг юм. Тийм айгүйх ярьдаг байсан болохоор надад айгүйх таалагддаг байсан. Тэр нь намайг айгүйх стресстүүлдэг байсан. За тэгээд ер нь бол ярихдаа тийм доошоо хийж үл тоосон маягтай надтай айгүйх ярьдаг байсан л да. За тэгээд тэр үедээ болохоор би яагаад ингэж надтай ингэж харцаад идэх юм болоо зөвхөн монгол хүн гээд танилцуулангууд монгол хүмүүсийг л ингэж байна уу бусад бүх гадны иргэдтэй ингэж харцдаг юм болов гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингэж бодууд айгүйх орж ирдэг байсан л да. Харин одоо өнөөдөр болохоор нөхцөл байдал Хятад ямар байгаа вэ гэхээр сүүлийн үед Хятадын мэдээллийн сайтуудаар одоо явахгүй бол оройтлоо шүү гэсэн утгатай гарч ихтэй мэдээнүүд олноороо гарч байна. 1-р сарын 24-ний өдөр цэргийн армийн удирдагч Жан Яошя гэд хүн баривчлагдсны дараа Жиансу, Жожиан, Шанхай, Гуандун гэсэн зэрэг бусуудад гадаад паспорт захиалж буй иргэдийн тоо огцом өссөн. Тэгэхээр жишээлбэл Жожиан мужид л гэхэд 300 мянга орчим хүн хилээр гарах төлөвлөгөөтэй бэлтгэсэн байгаад байна гэсэн мэдээлэл гарч байна. Зөвхөн нэг мужид шүү за. За тэгээд 1-р сарын 28-нд X буюу хуучнаар Twitter дээр Jiangzhou Yanhai бүсээс олон иргэн гадаад руу явах бэлтгэл хийж байгаа тухай бичлэг мэдээллүүд тархсан барагцаагаар 100 мянган хүн байна гэсэн мэдээлэл байлаа. За үүнээс гадна болохоор иргэд банкныхаа данснаас 1000 вон авахын тулд олон шат дамжлага дамжиж авч ийн гэж байна. Тэгээд сүүлийн 30 хоногт 370 мянган хүн Хятадаас явсан тэгээ хил гарсан гэсэн бүртгэл явагдаад байна тийм. Хятадын инфлюенсерүүд хүртэл одоо паспорт байхгүй бол боломж байгаа дээр нь паспортаа аваарай. Виз гаргах хэцүүгээд бүрдүүлэхгүй тэгээд паспортаа авахгүй байгаад байж болохгүй шүү. Яараарай гэсэн одоо анхааруулгууд айгүйх явж гин. Одоогоор Хятадын томоохон хотуудад паспорт, виз бүрдүүлэг албан байгууллагуудын өмнө урт дараалал үүсээд 1-р сарын 26-нд Бээжин хот дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам одоо 3 давхар барилга дүүртэл хүнтэй гадна талдаа бүр олон хүн зогссон байсан, очрлсон байсан гэсэн мэдээллүүд явж байна. Мөн яг тэр өдөр Гуанчжоу хотын Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамч адил маш олон хүнтэй байсан. За энэ үед болохоор Монголд юу болж байна вэ гэхээр 2026 оны 1-р сарын байдлаар Монгол улсад зорчин ирсэн гадаад жуулчдын тоо 35308 хүрсэн гэсэн одоо мэдээлэл байгаа. Тэгээд зөвхөн одоо Хятад улсын иргэн нь болохоор 14220 байна. За тэгэхээр эндээс нэг чухал асуулт гарч ирж байна л да. Одоо энэ ороод ирж байгаа энэ хүмүүс нь яг аялах гэж орж ирж байна уу те? Хятад үнэхээр хэцүү байгаад одоо зүгтий ч гэдэг юм уу те? Хятад ажил олдохгүй байна. Тэгэхээр Америкаас гаргасан судалгаа байсан. Хятад одоо ажилгүй байгаа хүмүүсийн тоо нь 200 сая хүн одоо ингэ ажилгүй байна гэсэн мэдээлэл явж ирсэн. Тэгэхээр ер нь бол аялах гад ирсэн гэд хэцүү ээжж Хятад одоо маш их мэдээллүүд явж байна. Ажиллах хэцүү байна, тим чимнэ хэцүү байна, ийм чимнэ хэцүү байна гэсэн мэдээллүүд хаасаагүй явж байхад тим их хүн аялах гад яг Монгол руу ирж байгаа юу гэдэг бол сонирхолтой. За тэгээд миний хувьд болохоор 2020 оноос хойш ингээд багш хийж байгаа. Тэгээд намайг багш хийж авах хугацаанд нэг би өөр Монгол багшийг таньдаг байсан байхгүй. Тэгээд тэр багш өөр сургуульд очиж ажиллаа. Нэг хувийн сургуульд очиж ажиллах гэж байна. Тэгээд би болохоор энэ сургуульд байр хоолыг нь цаанаас нөхөж чинь. Тэгээд миний гар дээр одоо 5-аас дээш сая цалин өгдөгөө. Ер нь бол айгүй дайггүй байна. Тэгээд чиний Хятад хэл сайн юм чинь надтай ирээд хамт ажиллаж байгаа ч гэсэн тийм санал гаргасан. Тэгэхээр би бас миний цалин ер нь бол хаанаач хүрэхгүй байна. Айгүй асуудалтай байна. Сая төгрөг 700 мянган төгрөгийн цалин хаана яаж хүрэх вэ? Тэгээд би бас цалингаа одоо бас юу авах хэрэгтэй юм байна. Хамт ажиллая гэд надад асуугаад өгөөч одоо яаж ажиллахаар байна? Юу яах одоо ингээд ямар ярилцлагаар орохоор байна гэд тэр өөр монгол багшаар асуулгасан. Тэгсэн чинь миний цалин болохоор нийгмийн даатгал хасагдахаас өмнө нэг 2-оос 3 сая хооронд ингээд хэлбэлцэх юм байна гэсэн нэг тийм утсаар надад тайлбар өгсөн. Тэгээд би яагаад ингээд энэ өвөр Монгол багш ийм өндөр цалинтай миний цалин ийм бага байна гэд асуусан чинь гадаад багш нарт илүү өндөр цалин өгдөг юм аа гэсэн мэдээлэл надад өгсөн. Тэгээд энэ ч болохоор эндээс харах юм бол заах арга барилаас илүү мэдлэг чадвараас илүү гадаад гэдэг статусыг одоо ер нь сургуулиудад маш одоо өндрөөл үнэлж जैन те боловсролын одоо энэ төрөл бүрийн сургалтын газруудад ч гэсэн. За
Тэгэхээр энэ зөвхөн одоо ингээд энүүгээр зогсохгүй одоо ингээд давтлага авнаач гэдэг юм уу те мэдээллүүдээр ингээд хятад өвөр Монгол хүмүүс байвал сайн байна. Тэр хүмүүсээр давтлага авна гэсэн мэдээллүүд айгүйх явж байна. За тэгэхээр Монголд одоо зөндөө олон бас ингээд хятад хэлний багшаар төгссөн хятад хэлний багшаар төгссөн Монголд бас монгол хятад хэлний багшаар төгссөн залуучууд боловсон хүчин маш ихээр байгаа. За тэгэхээр тэр залуучууд бүгдээрээ бол тийм амар сайн заахгүй байх. Гэхдээ л маш олон залуучууд маш өндөр түвшинд заадаг, өндөр түвшинд сурчсан хүмүүс маш олноороо байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг дэмжиж өгвөл яадаг юм бэ гэсэн талаар би бас гайхаж байна, бодож байна. Тэгэхээр ер нь бол хятад хүмүүс маш их өндөр цалинтай ажиллаж байна. Зөвхөн хятад хүмүүс ч биш. Зөндөө бол Оросууд ч юм уу, Америкууд ч юм уу маш их өндөр цалинтай ажиллаж байна те. Тэгэхээр тэр хүмүүст өндөр цалин өгөөд одоо тэгж одоо тэр мөнгө чинь одоо яг Монгол улсад эргэлдэхгүй те. Бид нар одоо хэрвээ тэр хүмүүсийг ингээл хөгжүүлээл тэр хүмүүст ингээд бүх юмаа өгöd авах юм бол одоо зөвхөн одоо энэ сургалтын боловсролын салбарт биш. Боловсролын салбарыг гэхдээ бас хамаагүй би бас ингэж ярьж болохгүй байх. Яг тэгэхээр тэр хүмүүс заад сургаж जैन те. Харин одоо энэ барилгын салбар ч юм уу те. Одоо соёл контентын салбарт ч юм уу тэр хүмүүсийг бол бүр ихээр нь одоо ингээд өөгшүүлж जैन. Одоо том компаниуд ер нь бол Монгол инфлюенсер, Монгол баг тамирчтай бага цалингаар ажилуулад гадаадын одоо энэ баг тамирчдад ер нь бол өндөр цалин өгч ажилуулдаг те реклам хийлэгдэг гэсэн мэдээллүүд хаасаагүй явж гин. За тэгэхээр одоо инфлюенсерүүд хүртэл одоо инфлюенсер нөлөөлөгч хүмүүс одоо Монголд бас маш ихээр гадаад хүмүүс орж ирж байна. Монголоор ярьж байна те бас тэгээд Монголын энэ одоо инфлюенсерийн салбарт гадаад хүмүүс маш ихээр орж ирж байна. Тэгэхээр эцэст нь хэлэхэд би энэ хүмүүсийн мөнгийг зарцуулах эрх надаа инг тэг гэх эрх байхгүй. Гэхдээ хэрвээ одоо Монголд байгаа залуучуудаа баг тамирчтайгаа одоо энэ нөлөөлөгч хүмүүсийг дэмжиж өгөх юм бол тэр хүмүүс чинь Монгол улсын иргэд болохоор буцаагаад угаасаа Монгол хүмүүсийг Монгол улсыгаа илүү одоо ингээд хөгжөөсэй илүү одоо гоё болоосай гэсэн талаасаа ер нь бол илүү олон ажлыг хийх баха гэж миний өнцгөөс бол харж байна. Тэгэхээр та бүхэн бас дор хүрнэ бодвол бас ер нь зүгээр байх. Тэгээд ер нь бол үндэснийхээ үйлдвэрлэл Монгол хүмүүсийг байнга дэмжиж байгаарай. Баярлалаа.